тийм богд чөтгөр шиг байна. Ямар ч амтан хийж болохгүй одоо хүний аим хөнөөх, худлаа ярих, хулгай хийх, хүнийг зовоох бүх юмыг одоо бурхан тээж байгаа энэ сав өөрөө хийж штэ. In India there is this beautiful concept. Энэтхэг оронд маш эртний уламжлал байдаг л да, эртний сүмд өглөөний мэд гэдэг ийм зан үйл. Энэ үзэл баримтлалыг ойлгоогүй тохиолдолд бол энэ утгагүй санагддаг. Энэ зан үйлд юу гэхээр бурхан минь сэрээд өгөөч гэж идэг. Хүмүүс таныг одоо дахиж залбирахаар бэлдэж байна. Та бүх дэлхийг ивэж ажиллаач. Telling God. Бурханд тэгж хандаад байгаа. Үүнийг одоо шинжлэх ухаанчаар логик сэтгэлгээнээс харах юм бол энэ утга учиргүй санагдана. Гэтэл цаана нь маш гүнзгий бэлэгдэл байдаг. Хүн бүрийн дотор Тэнгэрлэг бурханлаг оршиж байдаг. Бид өөрсдөө энэ соёл гэгэрлэлээр ухамсартай сэрж вэж өөрийнхөө доторх бурханыг сэрээдэг юм байна. Буруу бусармаг алан хядагчд түтэл дотроо тэр бурханлаг нь уг нь байж байгаа. Зөвхөн гадна талаараа бүрхэгдсэн байна. Бурхны бүрхчээд байгаа сэрээж чадахгүй байгаа зүйлийг л бид нэр сэрээх тухай яриад байна. Тэгэхээр бурхан гэдэг маань нэг л өдөр тэнгэрээс буугаад ирэх зүйл биш юм аа. Бурхан тантай ямагт хамгийн ойр байсаар ирсэн юм аа. Тэр таны хэлсэнчлэн бидэнд хамгийн ойр сэтгэл зүрхний маань огт гүнд байгаад байгаа зүйлийг бид хаа сайгүй дээгүүр хайгаад байхгүй бүх газар нь хайгаад байгаа гэсэн юм байдаг. Учир битүүлээ байдаг. Та түрүүн коммунизм талаар хүндсэн юм чинь энэ дашрамд тэр хин шилэн